Мянган мэрэгчтэй. За. Тэр болохоор нөгөө анханаас ингээ малчин айлын хүүхдүүд Яг хөдөө. яа бүр хөдөө. За энд нэг хоёр хос хурмын зураг авахулж байна. Тэгээд дурсамжтай мөчтөр нь баяр нэмээд хэдүүлээ нэг ороодох яа. Сайн байцгаана уу? Асуудаа. За хурмын зураг авахулж байгаа юм байна те. Хурмын зураг авахулж байгаа яг энэ мөч чинь гоё харагдаад амьдралд бас нөгөө дурсамжтай үед дээр чинь тодорхой хэмжээний баяр нэмэх гээд ороод ирлээ шүү. Би нэг ах нэг ийм дээшээ харсан сав аярыг тоёрт өгч өгдөгөө. За. Баярлалаа. Баярлалаа. Боломжтой бол надад нэг жоохон яриа өгөх боломжтой байна. Хаанаас ир зураг авахулж байгаа юм? Арангаа ангийн чөлөөс. Аха. Ингээ үтээс ер нь хоортой. Нэг ганц зэргийн бомд шиг гэдэг. За. Намайг болохоор мөнх ширийн цэрэн бомон гэдэг. Би 27 орж байна. Би болохоор 25. Хүрдээ. Одоо ер нь нэг 8 жилийн өмнө. 8 жилийн өмнөөс харцаж анх харцаж эхэлж байна. Тэр үл аюул тийм холбоо зөвлөмжтэй. Манай ихчний эдний аавын төрсөн дүүтэй нэг одоо ингээд гэр бүл болсон. Тэгээд бүтээр тэр одоо би аниг эндээ шичих юм уу те. Энэ болохоор агаан дээр ингээд яг тэр утгаараа нэг өдөр тутам таарсан тийм үйл явцаараа л би юунтыг хоорондоо танилцуулж эхэлсэн. Бүтээр болохоор нэг яг өдрөө яг тэдэн гэж тохирог байгаа. Гэтэ ямар ч 7 сарын 20-доор гээд одоо тэгээ бэлтгэл ажил би зураг авалтанда ороо явуулчаа. Хаанаас ирсэн гинэ? Арангаа чулууцсан. Манай найз өмнө чи зураг авсан гэдэг их тааламтай сэтгэл хангалуун. Тэгээ ярихаар бүтээр энд ирсэн зураг. Хайж ирээд тэгсэн чинь харин нөгөө байршлан сүлэгдсэн байсан. Тэгээд хараа нөгөө студийнхаа пэйж рүү чат өчээд тэгээд хаяг байршлыг аваад ирсэн. Энд болохоор нөгөө өмнө одоо яг манай сумаас гаралтай гэх юм уу те бараг 4 хос хурмын зураг авалтаа хэлгсэн байсан. Энэ дундаас нэг айгүй тийм хүмүүс чи бинээс айгүй туршлагыг хуваалцдаг шүү дээ. Тэ аль студ зүгээр байсан хөө найзааг энтрэ гэд тэгсэн чи хараа энэ айгүй зүгээр байсан шүү дээ. Бүтээр бас өмнө хит хитэн студ судалж үзэлтэй. Студ дундаас ингээд сонгож явахт ер нь бол ингээд хурмын хувцас болон хувцсны хэрэгсэл айгүй тийм төрөл багтай сонголт цөөхөнтэй байсан. Тэгээд сэтгэлд нийцэх айгүй тийм баг гэх юм уу ховор. Тийм байсан учраас энд ирээл ингээд хамгийн ханга харж байгаа хувцсыг хараад хөөх ямар гоё юм бэ гэж өмсөж үзэхэд тийм айгүй гоё бит маань тухтай, тааламжтай, тохиромжтой байсан. Тийм хувцс хэрэглэгдэхгүй ер нь бол тэгэл эм бөгжтэй хувцс хэрэглэгдэхгүй ер нь бол тэлэрээ бүрэн байсан. Тийм. Сэтгэл хангалуун байгаа. Нэгэд одоо би ингээд бичлэг хийгээд ороод ирж байгаа юм шиг. Хоёр бас зөрүүлээд энэ бичлэг нэг хадгалагдаад үлдэх болохоор ирээдүйд одоо хүүхдээ хүүхдүүд те. Тэгэхээр одоо хүүхдүүд нь одоо бодохгүй олон сайхан үр хүүхдтэй болно. Бас ингээд аав ээжийнх нь анхны ийм гоё бичлэг дурсамжийг нь бүтээж байгаа болохоор нэг асуулт хариултын ч юм уу нэг жижигхэн зүйл хийвэл тоо дургуцахгүй болж байна. За тэгвэл ингээд би тооёроос асуулт асууж. За хамгийн анх тооёрын одоо хэн мессеж бичсэн бэ? Одоо мессеж гэж байгаа шүү дээ. Маргалдвал хэн төрүүлж уучлалт гуйдаг вэ? Хэн ер нь их унтдаг вэ? Хамгийн аимхай нь хэн вэ? Өглөө хамгийн түрүүн хэн босдог вэ? Хамгийн гоё дуулдаг нь хэн бэ? Тэ хоёр Хэн гоё хоол хийдэг вэ? Хэн хурхирдаг вэ? Тэ хэн бандтай болно гэж ярьдаг вэ? За охинтой болно гэдэг нь. За. Тэгээ одоо бас 5 жилийн өмнө тий. Нэг оюутан болоод эхнэр оюутан болоод явсныхан дараа тэгэл төгсөөд ирэх нь хормоо юм тэгэл. Тэгэл ер нь хамт багтаа тэгэл. Хамт багтаа үргэлжлэл инээж идэгтэй. За бүтээр болохоор одоо ингээд хамгийн дөрөвний төрмээгээд нэг гэрт оронгуудаа одоо хүүхдэд төлөвлөөд тэрүүнийхээ дараа тэгээд одоо тий хүүхдийнхээ ирээдүйн төлөө айгүй их тийм хөрөнгө оруулалт хий гэж бодож байгаа. Ер нь тэгээд хөргөн одоо хүүхэд гэдэг чинь хамгийн анхны багш үе цэцэрлэгийн багшаас ахуулаад тий хөргөн цэцэрлэг байгуулах ч юм уу. Би өөрөө цэцэрлэгийн багш мэргэжилтэй байхгүй юу? Тэгээд тэрүүгээрээ хөргөн ингээд хөргөн цэцэрлэг байгуулад хөргөн хүүхдийн инээд хөрөн дунд ер нь бий болно гэж боддог та. Залуу нь болохоор за мянган мэрэгчтэй. За хідэн малтай нууц шүү дээ. Байгаа. За Тэр болохоор нөгөө анханаас ингээ малчин айлын хүүхдүүд тийм тэгээд тийм баг хуршхуул айлууд байсан. Тэгээд баяр ёслолтой гэх юм уу?
Мөнхийн инээл гэж Тийм. боддог тийм. Мөнхийн инээл гэж боддог. Тэгэл хүмүүст ер нь аягүй тийм харилцаа сайтай, тийм учраас аягүй тийм нэг зөв энерги түгээсэн хүн учраас. За залуу маань. Би чинь ирч хүчлээ гэж боддог шээ. Ирч Тэ айрчтай гэгээлэг цоглог шүү дээ. Чамд одоо ирч хүч нь яаж мэдэгдэв? Тэгэл ингээл цуг юм хийж яхад усаа чадахгүй байхгүй ингийн тэг нэг аль. Үнэ ирч хүчтэй усаа шатрах зүйл байхгүй. Тэгэл тийм болохоор тэгэл. Өнөөдөр бол манай сүд төсгөө үзэсгэлэнтэй харагдаж байна. Тэгээд чи хамгийн анх зэ энэ эмгтээ татагдаж дуулж байсан. 8 жил өмнө. Тий. За. Тэгэл агаанд гэж байгаа. Тэгэл нэг тасцсан. Тэгээд тасцаа. Тий. Жижиг ногоон богино дэлтэрдэг байлоо. Тэгээд жижигэ үсээгээс салаа утсан. Тэгтнэл тэгэл. Миний хол гэх юм бол одоо яг ингээд нэг ахында байж, ихчэндээ байжгаад яг тэгээд нэг юм яг Монгол дээлтэй нэг гэх юм уу? Айгүй нэг тийм нүдэн тусч ирж байсан. За юу нэг ээж хоёр дэдэл хайртай шүү л гэж хэлээ та. Наа үдий зэрэгтэй би дурыг өсгөж өгсөн ээжтэй хайртай шүү. За тэгээд үдий зэрэгтэй хүний дээлтэй болгосон ээж авдаа баярлаа гэж хэлээ. Тэгээд үргэлж мөнгөтэй очисон ч халуун дулаанаараа байж байгаа хатам ээжтэй бас баярлаа. Вау. Аа юм уу те. Ингээл манай ирчүүд нэг юм ахтуулаад байгаа. Харин тийм. Зөндөө хугацааг өнгөрүүлж чадсан ба шүү дээ. Энэ хооронд Манай ч ус гадаг шууд хэдэн сар боллоо. Гадаад Японд сурах гэж байгаа гэж яваа. 6 сар гарсан боллоо. чи тэгээд дууд царгаа аваад ирсэн биш үү? Би дууд. Тэгээд бас мэрэгжилтэй болдог гээл тэгэл. За. Гэсэн лээ. Одоо ахиж сурах юм ирж шаах юм уу? Одоо үгүй. Одоо ер нь бол нэг яг энэ мэрэгчлээ дагнаад хэдэн жил ажиллаж байгаа магистр хамгаалаа нэг төвшөнгөө дэвшлэл явнаа л гэж бодож байна. Тэгэл хувийн хувийн цэцэрлэг байна. Миний пэйж утсыг тийм байлээ те. Аат. Ер нь нууц шодод намайг хизэнээс дагсан бэ? Ямар бичлэг нь яг ингээд Хамгийн анх нэг твэг тоглуулж ирсэн шүү. зөв. Тэгэл тэр твгнээс ш. Би ч өөрөө твэг тоглолт гэсэн амар дуртайсан. За. 10 жилдээ бас гашраад байл шүү. Твгээр яг хөдөө. Яа бүр хөдөн. Яг бүр хөдөөн нөө. Чулууд сумынхаа бүр цаашаад ингээ баг гээ явчихдээ шүү дээ. Яг тийм зөв мод баг жишээ нь тийм яг тэр баг. Тэр ч одоо бүр хөдөөн гэхээр тэнцэдтэй одоо сүлжээ мүлжээ байдгүй. Бүгд шүү. Хөдөөнөө Одоо ч нэг улам юм хөгжөөд байна. тийм сүлжээ бол барьж байгаа. Арга хөдөөнөө одоо 200-аар гарах шүү. Ялгаа нэг юм даа. Нөө ямар нэгдүгээр төл стресс шүү. Стресс үү? Тий. За. Тэгээд тэр чинь цагийн дөрөхгүй дураараа тэгэл малдаа явчаал ингээ тэгэл. Чээс тэгээд өдөрж ингээ стрессээс цагийн дөрөгтаал тэгэл. Замын хөгжрэлд орхол. Тий. Тэгээд зуны цагт бол өглөө бас бол би 5 гэрж усаал тэгэл өхрөөр аваад үнэгээ эвлэгээл. Тэгэл өдрөх ажил гэж. Өдрөн гэхдээ бас гайгүй. Мөтөчтэйгээ мал залаа туугаал тэгэл хон мондоо явсгэн. Тэгээ оройн тоглох шал тэгэл ирсэн болчих. Чүүд их боднорох бас гайгүй. Өглөө босоод хамгийн түрүүнд одоо тийм галаа түлээл өрмөө хамаал таргаа бүрээл зуны ажил дуусчихгүй те. Тэгэл таргаа бүрээл таргаа бүрчээл үнэндээ гараал. Тэгээ баг үнээнээс орж ирж идэл баг 11 12 болно. Тэгэл 12-оос орж ирэл сүгэ хөрүүлээл. Тэгэл ер нь бол тоо могоо нэрж байгаа гэл ааруулаа хийж байгаа гэл. Тэгэл оройн ажил хийдэг шүү дээ. Хэдэн үхэр саадаг бай? Манайх бол ер нь бол нэг 60 70 Сайлын 60 70 үхэр гэдэг чинь тоо чинь бас аваа малтай усууд байна шүү. Тэ? Ер нь бол нэлээ ер нь үхэр голцоо юм уу те? Тийм, ер нь үхэр голцоо. Үцнээс сүлжээ мүлжээ хэрэг юм бол дата эднэр хэрэг юм бол ер нь Улаанбаатар хотод болж байгаа энэ өдөр тутмын одоо мэдээллүүдийг цаг алдалгүй авч чаддгүй. Авч чадсан шүү. Одоо нөө сүүлд Starlink. За. Starlink тавиал суурь. Танах одоо Starlink-тэй тий? Манайх ч өөрөө яг юутай зүгээр шүлжээ. Бүтэлийн шүлжээ. Сунтагаа орхон байдаг гэдэг. Зөв. Тэгээ манай тэд чи бас өвлжэний тэр юу тавьчихсан. Юутэлийн шүлжээ 4G тавьчихсан. Тийм болохоор өстө мэдээлэл хоцрохгүй. Цаг тохиолд нь шууд аваад мэдээлэл аваа. Орой хэдэн цаг гээд яг унтж байна? Орой тэгэл нөгөө маргааш өглөө нь эрт тусах юм чинь гээл орой нэг 9-с гээл бушиг шиг лант штэ. Нууц шууд бол одоо
яг тусдаа гараагүй ч гэсэн ер нь хөдөө амьдрах нь энэ хотод амьдрахаас илүү одоо санхүүгийн орлоготой байх боломж магадлал өндөр. Одоо жишээ нь залуучууд энэ ажлын байр олдохгүй ч юм уу эсвэл олдсон бас цалин баг ч юм уу ийм асуудлууд байдаг шүү дээ. Тэгээд хөдөө гарвал малтай болоод ингээд эхлүүл залуучуудад боломж байгаа юу? Боломжтой шүү дээ. Мэддэг чинь. Тийм тэгэл те одоо 5 малтай байж байгаа 10 малтай болно гэх чинь нөгөө төлийг аваад байвал гэсэн мал маань өсөөлэн малын нөгөө нэг ашиг шим гэдэг чинь нөгөө нэг үргэлжил мөнгө биднэрт ингээ өгчээдэг зүйл болохоор ер нь бол боломжтой. Ер нь ингээд хотод ингээд амьдрий гэхээр одоо ингээд нэг нь мэрэгжилтэй болоод нэг нь мэрэгжилгүй байхаар айгүй тийм асуудалтай байдаг. Одоо мэрэгжилгүй хүн чинь гэх чинь одоо ингээд барилга дээр ажиллах жишээ нь тий хар бар ажлын тэнгуут яг нөгөө цалин багуулаа явчихна. Тэгээ хөдөө гэх юм бол ягаад ямар бүтээр нөгөө ингээ багаас ингээ хөдөө байсан болохоор ингээ хийж чадахгүй гэхээсээ илүү нөгөө дандаа л мэдчих чадах зүйлүүд их байдаг. Тэгэл тэр нарыг ингээ нөгөө өдөр тутамдаа ингээ хийг явчихаар биднэрт ингээ бишээ саадгүй тийм бишээ саадгүй ааа. За тэгээд манай хоёроос одоо хөдөө амьдраад ингээ гоё одоо тий нэг сайхан айлгахыг бий болгож нэг дуу цагаан тий гэрийг ингээ шинээр үсгэж гарч байгаа юм байна. Тухайн гэр нь ингээ олон өрөө хөвгттэй тий бом бүчсэн, төм бүчсэн, айлчин бийчин зэрдэг очдог. Ийм сайхан болоорой. Тэгээд олон малтай тий өрөөрөө дөрөв одоо өрөө хөвгттэй тий хотоороо дөрөв малтай байх юм. Үлзий дэмтэлтэй өрөөлийг тойртой өргөн төвшүүлье. Баярлалаа. Ерөөл төгшгөө. За тэгээд таны ажилд ч гэсэн өндөр амжилт хүсье. За энэ контентыг үзэж байгаа одоо манай үзэгчдэд зориулаад баяртай гэдээ болчоо. За баярлалаа. Спагуул. Би версэр батарлаа шүү дээ.